санхүү эдийн засгийн их сургуулийн ректор Мөнх Баяр гэж хүн байна. Өглөөг яаж эхлүүлв та? Ер нь өглөө бид бүхэн энэ жил мэдээллийн технологи тэр дундаа энэ хэмэл оюун ухаанд суурилсан нэлээд шинжилгээг байгууллага дээр хэрэгжүүлье гэдэг ингээд төлөвлөж байгаа. Тэгээ тэр ажлын хэсгийнхаа хурлыг эхлүүлжээд тэгээ сая нэвтрүүлэгт оролцохоор ирлээ. За тэгэхээр бидний өнөөдрийн ярилцах сэдв бол дээд боловсролын өнөөгийн чиг хандлага, за мөн одоо санхүү эдийн засгийн их сургуулийг хэрэгжүүлж буй туршлагуудын талаар ярилцах байгаа. Тэгэхээр таны хувьд Монголын дээд боловсролын өнөөгийн чиг хандлагыг та яг энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд хэрхэн яаж харж байгаа вэ? Ирээдүйн чиг хандлагыг. Тэгэхээр яг нь ер нь дэлхийн нийтийн чиг хандлагыг эхлээд харах хэрэгтэй байна л та. Тэгэхээр дэлхийн нийтийн чиг хандлага бол ер нь энэ дээд боловсролын байгууллагууд нийгэмдээ ямар үр гүйцэтгэх ёстой юм бэ гэдгийг л дэлхийн нийтээр авч одоо ярилцж байгаа. Тийм дээд боловсролын байгууллагууд гэдэг нь зөвхөн одоо залуучуудыг ингээд ажил мэргэжилтэд болгоод тий ажлын байранд нь гаргадаг юм уу? Эсвэл одоо нийгэмдээ ямар нэгэн нөлөө үзүүлэх үйц тийм том институт байх ёстой юм уу гэдэг энэ одоо чиглэл бол их яригдж байгаа. Тэгээ ер нь бол дээд боловсролын байгууллагууд өөрөө нийгэм эдийн засгийнхаа тодорхой асуудлуудыг шийддэг. За тэнд нь бас нэг бодлогын одоо чиглэл гаргадаг, зүг чигийг нь залдаг ийм одоо чиглүүлэгч байх ёстой. Дээрээс нь ер нь энэ дэлхийн нийтийн одоо тулгамдаад байгаа асуудалд доктортой хөгжлийн зорилтуудад бас өөрсдийнхөө хувь нэмрийг оруулдаг байх ёстой гэсэн энэ чиг хандлагууд сүүлийн үед их давамгаалж байгаа. Нөгөө талаасаа бас одоо хүн болгон мэдж байгаа мэдээллийн технологийн хөгжил өөрөө сүүлийн үед маш хүчтэй одоо явж байгаа. Тэгээ энэ одоо хөгжлийг дагаад бүх одоо бизнесийн салбарууд өөрсдийнхөө үйл ажиллагааг явуулж байгаа бизнес модель эргэж харахаас өөр аргагүй байдалд хүрж байна. Магадгүй одоо дээд боловсрол ер нь бүх төвчний боловсрол бас цаашдаа ямар хэлбэрээр үйл ажиллагаа явуулах юм бэ? Энэ технологийн дэвшил бидний өнөөдөр явуулж байгаа үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлэх юм бэ гэдгийг үнэлцэгнэх юм хэрэгцээ шаардлага бол зайлшгүй үүсэж байна л да. Санхүү эдийн засгийн их сургуулийн одоо хэрэгжүүлэлт өнөөдрийн байдлаар ингээд ямар шин бодлого хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна? Санхүү эдийн засгийн их сургуулийн хувьд бид нар 2021-ээс 31 оны одоо стратегийн төлөвлөгөө хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Тэгээ энэ стратегийн төлөвлөгөөний үндсэн гол 3 одоо чиглэл байдаг. Тэрний юу гэхээр санхүү эдийн засгийн их сургууль, олон улсын буюу одоо олон улсад хүлээмжшүүрэгдсэн дижитал entrepreneur их сургууль болно гэсэн ийм зорилго тавиад ажиллаж байгаа юм. Тэгээд ерөнхийдөө 10 жилийн хугацаанд бид нар 3 үе болж хуваагаад тэгээд энэ 3 үедээ бол энэ одоо зорилгоудаа тодорхой төвшингүүдэд томьёолоод тэрнийхээ одоо хангахын төлөө ажиллаж байгаа. Тэгээ одоо энэ жилээс бол 2 дугаар одоо энэ цикл нь эхэлж байгаа. Тэгээ энэ цикл дээр бол бид нар дижитал шилжилт буюу одоо энэ технологид суурилсан боловсрол гэдэг энэ концепцийг бол нэлээд хүчтэй одоо үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр одоо төлөвлөд ажиллаж байна. Технологид суурилсан боловсрол гэхээр та илүү бас дэлгэрүүлээд те ямар одоо шинжилэлтүүд, өөрчлөлтүүд орж ирж байгаа талаар дэлгэрүүлээд яриач. Тэгэхээр ер нь бол одоо мэдээллийн технологийн дэвшлиг ер нь бүх салбарын байгууллагууд өөрсдийнхөө үйл ажиллагаанд ашиглаад явж байгаа. Тэрний бас нэг одоо жишээ нь боловсролын байгууллагууд бас өөрийнхөө үйл ажиллагаанд энийг ашиглаж байгаа. За зүгээр жишээ дурдах юм бол бид нар 2019 онд анх энэ блокчейн технологиг Монгол улсад одоо өөрсдийн сургалтын одоо бичиг баримтын баталгаажуулалтан дээр анх ашиглаж эхэлсэн. За үүний дараа бол бас бусад их дээд сургуулиуд, за төрийн одоо боловсролын чиглэлийн байгууллагууд бас энэ одоо баталгаажуулалтыг бол хийдэг болж эхэлсэн байгаа. За нөгөө талаасаа бол мэдээллийн технологиг ашиглаад орон зай цаг хугацаанаас үл хамааран бас сургалтын үйл ажиллагаа явуулах боломж бас байдаг. Тэгээд энэ боломжийг бас бид нар нээхийн төлөө за яг энэ чиглэлээр өөрсдөө гэсэн ийм загварыг хөгжүүлэхийн төлөө бид нар 2015 оноос хойш ажилласан. Энэний одоо үр дүнд бол санхүү эдийн засгийн их сургууль өөрийн гэсэн нэг ийм
холимог сургалт гэж хэлдэг юм да. Одоо энэ blended хэлбэрийн сургалт гэж. Тэгээ энэ сургалтыг нэвтрүүлэх бас өөрсдийн арга зүй одоо технологиг хөгжүүлээд тэгээ энэ маань өөрөө бас энэ олон улсын байгууллагууд тэр дундаа одоо Amazon Web Service гэдэг энэ байгууллагын сайн туршлагаар бас нэрлэгдэж исэн ковидын үед. Өнөөдрийн үед бол бид бүхэн хиймэл оюун ухааныг өөрсдийнхөө үйл ажиллагаанд хэрхэн одоо үр ашигтай ашиглах вэ гэдэг тухай одоо төлөвлөгөөгөө боловсруулан ажиллаж байгаа. Тэгээ энэ хүрээнд бол сургалт, судалгаа, тэгээд удирдлагын үйл ажиллагаанд AI агент суурилсан. Энэ одоо тогтолцоог нэвтрүүлье. Тэгээ ерөнхийдөө хүмүүсийнхаа багш ажилтнуудынхаа өдөр тутмын одоо давтагддаг тэр ажлуудыг илүү одоо хиймэл оюун ухааны тусламжтайгаар хөнгөвчүүлж одоо бүтээмжийг нь сайжруулах. Ингэснээрээ хүмүүс маань гэр орондоо өөрийнхөө хувийн хөгжилд илүү их цаг зарцуулах боломжтой болно. Нөгөө талаасаа бол бодож төлөвлөх, хөгжүүлэх энэ одоо үйл хэрэгтэй бол илүү одоо цаг хугацаагаа хүч нөөцөө зарцуулах боломжтой болно гэж ингэж харж байгаа. Санхүү эдийн засгийн сургуулийн гадаад оюутнуудын солилцоо хөтөлбөр гэдэг нэг байдаг шүү дээ. Тэр надад их таалагдчихсэн л да. 3 дугаар курсээсээ 4 дугаар курсээсээ бас ингээд ямар нэгэн орон руу яваад тэгээд хичээлийн систем нь яг адилхан байдаг гэд тэгэхээр нас их гоё санагдчихсэн. Тэгэхээр бас яг энэ технологийн өрийн ч гэсэн нэлийн гоё шинэ ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа мэн гэж харлаа. Тэгээд ер нь сургалтын хөтөлбөрүүдийг олон улсын түвшинд нийцүүлж ажиллана гэдэг нь өөрөө нэлийн том сорилттэй. Тэгэхээр энэ үйл явц ер нь ямар үе шатаагаар явж гин ямар бодит ажил дээр одоо суурилж явагдаж байгаа вэ? Ер нь бол одоо сургалтын хөтөлбөрүүдийг хүлээн зөвшөөрж гин. За энэ сургуульд сурж байгаа хүмүүсийг хүлээж аваад өөрсдийнхөө диплом зэргийг бол өгөх боломжтой байна гэдэг нь тухайн сургуулийн өөрийнх нь олон улсын хүлээн зөвшөөрөлтийн асуудлыг бас харуулж байгаа. Тэгээ манай сургууль бол бас Монгол улсад одоо олон улсын магадлал итгэмжил хамгийн анх 2012 онд хийлгэж исэн. Тэгээ энийгээ бол 2022 онд бол бүрэн баталгаажуулаад ингээд олон улсын стандартад бүрэн нийцсэн гэсэн ийм одоо дүгнэлтийг бол авсан байгаа. Нөгөө талаасаа бол бас мэргэжлийн одоо хөтөлбөрүүдийг Монгол улсад одоо 2006 оноос эхлээд нэлээд амжилттай хэрэгжүүлсэн. Олон улсын мэргэсэн нэгтлэн бодогч, олон улсын мэргэсэн удирдлагын нэгтлэн бодогч, за олон улсын мэргэсэн санхүүгийн шинжээч гэдэг энэ одоо олон улсын одоо 200 шахам оронд ингээд үйл ажиллагаа явуулдаг том институтууд байдаг. Тэгээ энэ институтуудын хүлээн зөвшөөрөгдсөн одоо партнер сургууль болж ажиллаж байгаа. Хүлээн зөвшөөрөгдөхдөө бас жирийн нэгэн хүлээн зөвшөөрөлт биш. Одоо хамгийн өндөр түвшний хүлээн зөвшөөрөлтүүдийг авсан байдаг. Жишээлбэл ACC гэдэг энэ олон улсын нийгэмлэгийн хувьд бол дэлхий дээр нэг 230 гаруй сургууль одоо тэр түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Хамгийн өндөр одоо түвшний хүлээн зөвшөөрөлтийг манайх бас эзэмшиж идэг ийм онцлогтой байна. Тэгэхээр ер нь бол манай оюутнууд сургуулаа төгсөхдөө нэг талаасаа санхүү эдийн засгийн их сургуулийн төгсөгч болно. Нөгөө талаасаа бол тэр олон улсын мэргэжсэн тэр институтуудын зэргийг одоо авах үе шатыг бол маш товчилдог гэх юм уу да. SSC нийгэмлэгийн одоо 14 төвшин байдаг бол тэрний 9-өөс нь чөлөөлөгдөж явах жишээтэй. CGMA гэдэг нийгэмлэг байхад тэрний 16 төвшин байдаг бол тэрний 14-өөс нь чөлөөлөгдөж явах жишээтэй. Тэгэхээр энэ бол маш их цаг хугацаа мөнгө хөрөнгө одоо хэмнэж байгаа ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр энэ олон хүлээн зөвшөөрлтийг ингээд одоо үе шаттай хийсний хүчээр олон улсын сургуулиуд санхүү эдийн засгийн их сургуулийн хөтөлбөрүүдийг хүлээн зөвшөөрж байна. За энд суралцж байгаа оюутнуудыг өөрсдийн оюутан болгож шилжүүлж аваад өөрсдийн одоо диплом зэрэгээ бол өгөх ийм боломжтой болж байгаа. Тэгээ 2 дээр нэмэх нь 2 гэдэг хөтөлбөрийг бол бас нэлээд үр дүнд хэрэгжүүлдэг. Одоогоор бол хамгийн олон гэж хэлж болох байхдаа 15 хөтөлбөр ингээд амжилттай хэрэгжээд явж байгаа. Ер нь энэ хөтөлбөрөө бид нар цаашаа хөгжүүлээд улирлаараа ингээд өөрсдийнхөө мэргэжлийн чиглэлээр бас ингээд
хамтын ажиллагаатай сургуулиудад шилжин суралцдаг бас хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. 3 жил суралцах хугацаанд 4 улсын 4 их сургуульд шилжин суралцдаг бас ийм сонирхолтой хөтөлбөрийг бас өнгөрсөн жилээс хэрэгжүүлээд эхэлсэн байна. Өргөжлүүлээд сая бид нар нөгөө ярилцлаа шүү дээ. Анхны эхлэхдээ л хиймэл оюухан, за тэгэл дижитал технологийн талаар ер нь бол бидэрт бол тулгамдж гин гэх мэтлэн. Тэгэхээр ер нь дээд боловсролд хиймэл оюухан болон дижитал энэ технологи хэрхэн нөлөөлж байна? Одоо яг СЦС-ийн хувьд тэгээд энтэй үүнтэй хэрхэн дасан зохицож байна? Ямар тийм сорилтууд бас гарч ирж байгаа л тийм. Сая та бас хэлж ш нөгөө компаниуд эргээд нөгөө бизнес модель харах хэрэгтэй гэсэн бол дээд сургуулиуд ч гэсэн өөрсдийнхээ сургалтын нөгөө арга барил ч гэсэн эргэж харах бас нэг сорилт тулгарсан болов уу гэж хараад байна. Тийм өөрчлөлтүүд. Энэ дээр бол ер нь энэ боловсролыг ер нь хүмүүс шүүмжилдэг нэг юм үнцэг байдгийн. Тэр нь юу гэхээр боловсрол бол хүний одоо өөрийнх нь хэрэгцээ, хүсэл сонирхол, за тэгээ суралцах чадвар энэ зүйлийг бол тэр болгон харгалзаж үзэж чадахгүй байна гэдэг. Тэгээ одоо нэг тийм шог зургууд байдаг да та бүхэн санаж байгаа бол нэг юм бүрэнхий одоо толгойтой юм хүүхдийг анги руу оруулаад ингээд тэгшгэн болгоод өргөлжин болгоод байдаг тийм. За тэгсэн чинь одоо заан шувуу сармагчин гурвыг мод руу авир гэдэг даалгавар өгдөг ч гэдэг юм уу те. Нэг ийм зургууд байна. Тэгээ энэ бол юуг харуулж байна вэ? Ер нь боловсролын байгууллага мэдээжээр одоо үйл ажиллагаа явуулах боломж нөөцийнхөө хувьд одоо яг хүн болгоны хэрэгцээнд тохируулсан тийм сургалтыг бол явуулах боломж хомстой байдаг. Жишээлбэл одоо юу гэдгийг манайх 6000 оюут өнөөдөр яг бодитгоор суралцж байгаа гэж бодоход тэр 6000 оюутны одоо сургалтыг явуулахад магадгүй тэрнээс хэд дахин их багш хүний нөөц бид нар ашиглаж ийж яг хүн болгоны хэрэгцээнд тохирсон тэр одоо сургалтыг явуулах боломж бүрдэж байгаа. Тэгэхээр нэгсэндээ одоо нөгөө манай хуучныхаар бол шавь сургалт гэсэн үг л дээ. Тэг яг хүнийхээ өөрийнх нь одоо өссөн, төрсөн, орчин нөхцөл тэгээд тэр хүний өөрийнх нь суралцах ур чадвар, хүсэл сонирхол гэдэг бүх зүйлд нь тохируулаад тэр хүний одоо хэрэгцээнд бүрэн нийцсэн тийм сургалтын хөтөлбөр одоо үйл ажиллагааг санал болгох. Тэгэхээр энэ сургалтыг явуулах боломж бол бүрдэж байгаа гэж би бол дүгнээд байгаа. Ер нь бол химэл оюун ухааныг гарч ирэхээр энэ боловсрол утгагүй болох гэж байна. Бүгдээрээ одоо тэр химэл оюун ухаанаар даалгавраа хийлгээд одоо ингээд тийм ямар ч одоо тийм бодож сэтгэх тэгээд энэ боловсрол гэдэг чинь ер нь байхгүй болох юм биш үү гэсэн нэг юм асуудал байгаа юм л та. Тэгэхээр энэ бол эсрэгээрээ биднэрт илүү их боломжийг авчирч өгч байна. Боловсролын байгууллагууд олон жилийн туршид шийдэж чадахгүй байсан тэр одоо хувь хүний одоо хэрэгцээнд тулгуурсан сургалт гэдэг энэ шинэ хэв загварыг бол нэвтрүүлэх боломжийг бол энэ химэл оюухан олгох юм байна гэж бид нар бол харж байгаа. Тэгээд тэр утгаараа бол бид нар химэл оюун ухаанд суурилсан сургалт судалгаа одоо удирдлагын үйл ажиллагаа нэвтрүүлэх гэсэн юм зорилго төвшүүлээд ажиллаж байгаа. Энэ дээр бол гол асуудал нь юу байгаа вэ гэхээр ер нь боловсрол бол нэг талдаа бол одоо мэдлэг мэдээлэл нөгөө талдаа тэр мэдлэг мэдээлэл ур чадваруудыг хэрхэн одоо хүмүүст одоо буулгах вэ гэдэг үйл ажиллагаа одоо яг сургалтын дээр бол явагддаг л да. Тэгэхээр энэ одоо хэсгээс бол мэдлэг мэдээлэл бол нээлттэй болчихсон. Мэдлэг мэдээллийг бол хүн хаанаас ч ямар ч арга хэлбэрээр бол олоод тэгээ тэрнийгээ одоо дараачийн түвшинд нь боловсруулад өөрөө дүгнээд ашиглах боломжтой болчихсон. Тэгэхээр энийг яаж одоо тэр одоо хүний хэрэгцээнд тохируулж тэр хүнд одоо мэдлэг ур чадвар болгож суулгах вэ гэдэг асуудал бол сургуулийн өөрийнх нь одоо нэгсэндээ ноу-хау технологи болж одоо хувираад байгаа. Тэгэхээр бид нар одоо тэр мэдлэг мэдээлэл гэдэг хэсгээ одоо ер нь бол нээлттэй гэдгийг хүлээмжшөөрөөд яг тэр хүн болон тохирсон тэр сургалтын одоо хөтөлбөр агуулга тэр хүний хэрэгцээнд суурилсан сургалт гэдэг тэр арга зүй дээр илүү их анхаарчих юм бол одоо шинэ хэлбэрийн тэр боловсролын моделийг бид нар гаргаж ирж чаднаа. Энэ дээр бол багш нар нь илүү тэр хүмүүсээ ойлгодог, оюутнуудаа сайн зөвлөдөг, тэгээд тэр суралцахад нь одоо идэвхжүүлж өгдөг. За тэгээд яг тэр асуудлууд дээр нь тодорхой юм зөвлөгөө тусламжаа үзүүлээд чиглүүлээд ингээ явдаг. Илүү хувь хүний хоорондын харилцаан дээр илүү их ажилдаг тийм байдлаар жоохон чиг үүргээ шинчлээд
ингээд ажиллах боломжтой. Мэдээлэл ашиглах, боловсруулах хэсэг дээр бол бид нар тэр технологийн тусламжийг бас хангалттай сайн ашиглах боломжтой юм байна гэж ингэж хараад байгаа. Ер нь нөгөө мэрэгжил сонгоцолтоос эхлээл тэгэл сургуульд одоо сурч явах хугацаанд бол хамгийн чухал зүйл бол нөгөө дараагийн ажлын байр гэдэг зүйл тийм байдаг тийм. Тэгээд СЭЦ буюу одоо санхүү эдийн засгийн их сургуулийн хувьд бол бас хэд хэдэн байгууллагуудтай хамтран ажиллаа. За шууд одоо ажлын байрыг нөгөө бий болгох, суралцаж баах хугацаанд нөгөө дадлагч гчаар ажиллах ч гэдэг юм цалинтай тийм. Ийм бас зүйлүүдийг хийдэг гэсэн мэдээлэлээс аа. Тэгэхээр ер нь бол та бүхний хувьд хөдөлмөрийн зах зээлд одоо тухайн оюутнаа суралцагчаа тийм төгсөгчөө бэлдэх ямар арга барилуудыг хийж ажиллаж одоо хэрэгжүүлж байгаа вэ? Ямар онцгой хандлага байна. Тийм. Онцгой зүйлийг л ярий тийм ээ. Тэгэхээр мэдээж бус сургуулиудтай адилхан хөдөлмөрийн зах зээлээ танддаг, судалдаг, тэн дээр нь тулгуурлаад сургалтын хөтөлбөр төлөвлөгөөгөө боловсруулдаг гэдэг одоо олон ажлууд бол мэдээж хийгдэж байгаа. Гэхдээ ер нь бол түрүүний миний ярьснаар одоо яг хэрэгцээнд тулгуурсан сургалт гэх юм уу да тийм ээ. Нөгөө талаас ажил олгогч нэг зүйл хүсээд идэг, тодорхой ур чадвартай, мэдлэгтэй, хандлагатай юм хүмүүсийг хүсээд идэг. Сургуулиуд бол өөрсдийнхөө бодсноор сургалтын төлөвлөгөөгөө гаргаад хүмүүсээ хөгжүүлээд идэг. Тэгээ энэ хоёрын хооронд нэг зааг гарчиж байгаа. Тэгээ энэ заагийг арилгахын тулд одоо юу гэдгийг ажил олгогч нар маань за бид нар одоо их сургууль төгсөөд ирсэн хүмүүсийг нэг жил одоо ингээд өөрийнхөө соёлд юм уу, өөрийнхөө хэрэгэлдэг системүүд, технологид, өөрсдийнхөө үйл ажиллагаанд дасгаад ингээд авч байна. Тэгээ одоо орчин үеийн залуучууд бол бас тэр болгон одоо нэг төрлийн ажил мэрэгжил эрхлээд ингээд удаан байх нь бас ховор болцсон. Тэгээд нэг жил аваа дасгаад байж идэл нөгөө маань 2-3 жилийн дараа гараа авчиж байна гэх мэтлэнгээр ингээд асуудлууд ярьдаг л та. Тэгэхээр энийг бас бид нар ер нь бодож үзээд ер нь одоо сургуулийн яг тэр одоо ажил олгогчийн чиглэлээр хамтарч ажиллаж байгаа энэ хэлбэр дээр бол ажил олгогчтойгоо л анхнаасаа хамтрах хэрэгтэй байна гэдэг ийм одоо зарчим барьж байгаа. Тэгээ ер нь бол тэр ажил олгогч манад яг ямар ур чадвар, мэдлэг, хандлагатай хүн хэрэгтэй юм бэ гэдгээ бид нартай хамт тодорхойлоод бүр элсэлтэй бид нартай хамт аваад тэгээд бүх сургалтын үйл явцад нь оролцоод тэгээд тэр хүнээ яг өөрийн одоо хүн болгоод соёл одоо бүх зүйлээр нь өөрийн байгууллагынхаа одоо ирээдүйн одоо мэрэгжилтэн болгоод бэлдээд авах энэ боломжийг бол бид нар бүрдүүлье гээд ийм одоо хөтөлбөрүүдийг бол зарласан л да. Тэгээ ажлын байртай элсэгч гэдэг тийм хөтөлбөр зарласан. Тийм. Тэгэхээр ер нь бол элсэгтэй л ажлын байртайгаа гэсэн. Тэгээд энэ хөтөлбөрийг бол бид нар хамгийн анх удаа энэ Мандал санхүүгийн одоо групптай хамтраад хэрэгжүүлж байгаа. Тэгээд тэр өнгөрсөн жил хамгийн анхны элсэлт авсан. Энэ жил 2 дахь одоо удаага элсэлт аваад ингэ явж байгаа. Тэнд одоо суралцж байгаа хүүхдүүд маань бүгдээрээ ажилдаг. Одоо Мандал санхүүгийн группийн байгууллагуудад ажилдаг. Тэгингээ давхар суралцдаг. Нэг талдаа бол нөгөө бизнесийн одоо менежерүүд нь, захирлууд нь тэр хүмүүст бас одоо ментор хийгээд зөвлөөд ингээд өөрсдийнхөө мэдлэг ур чадварыг бас сургаад явдаг. Нөгөө талаасаа академик сургалт онлайн мэдлэгээ бол сургууль дээр аваад явдаг. Тэгээ нэг юм сонирхолтой хэлбэр бид нар туршаад байгаа. Ер нь бол явандаа энэ хэлбэр тийм энэ хэлбэр бол нэлээд одоо эрэлттэй байх болов уу гэж бид нар харж байгаа. Тэгэхээр хүүхдүүд бол цалинтай мэдээж ажил хийж байгаа учраас цалинтай. Нөгөө талаасаа бол тэр ажлынхын үр дүн болон суралцж байгаа тэр явцаас нь хамаарат бас тэтгэлэг өгч байгаа нөгөө байгууллага маань. Тэгэхээр цалинтай дээрээс нь сургалтын төлбөрийн тэтгэлэгтэйгээр одоо суралцах боломж гэсэн үг. Гоё. Энэ айгүй гоё тийм. Нөгөө СЭЦ-д одоо жишээ нь төгсөөд гараад ирсэн хүүхдийг дахиад сурган дадлагжуулна гэдэг асуудал байхгүй болчихно гэсэн үг тийм. Тэгээд ажил олгогч нар чинь нөгөө баг хагас жил шахуу, жил шахуу ингээд дадлагжуулаад овоо нэг дөртөө болгоод за ажлууд ихээр нөгөөх маань нөгөө ажилласаа гараад явцдаг ч юм уу тийм. Тэгэхээр нөгөө цалингийн асуудлаас ахуулаад нөгөө хөдөлмөрийн асуудлаас яриад олон асуудал яригдана л та. Тэгэхээр СЭЦ-ийг төгсөж байгаа хүүхдүүд бол аль хэдийн ажлын гараанд бэлтгэгдсэн зүгийнэр болно гэсэн ойлголт авч болох нь шүү дээ тийм.
За тэгээд өөр та бүхнээр сонин сайхан юу бэ? Нилийн ийм СЭЗИС санхүү эдийн засгийн их сургуулийн нилийн ийм өргөн алсын хараанд өргөн хүрээтэй за дээр нь нилийн ийм чөлөөтэй байдлаар бас сургалтын системээ явуулаад байгаа юм болов гэсэн нэг ийм ажиглалт байгаа даа л да. Тэгээ мөн тэг оюутнуудын нөө бүтээлч байдалтай. Тийм, бүтээлч бодол дээр хэрхэн ажилтдаг вэ тий? Аха. Нийгмийн төвх гэлээдэг шүү дээ. Тэгээ нөгөө антрепренёр их сургууль болно гэдэг нэг зорилго төвшүүлсэн байгаа шүү дээ. Тэр хүрээнд бол энэ антрепренёр сэтгэлгээ, антрепренёршипийн үйл ажиллагааг бид бүхэн бас сургууль дотроо болон одоо нийгмийн хувьд одоо түгээн дэлгэрүүлье гэсэн ийм зорилготой ажилладаг. Тэгээ энэ хүрээндээ бол бас нэг одоо нөгөө төгсөгчийн загвар маань хоёр янз байгаа. Нэг нь бол ажлын байранд одоо ажил олгогчтой хамтраад ажлын байрандаа бэлэн байх. Нөгөөх нь бол ажлын байр хайдаг биш баялаг бүтээдэг хүмүүсийг бас төрүүлж гаргана гэсэн ийм хоёр үндсэн загвараар төгсөгчдийнхаа загварыг бид нар хардаг. Тэгэхээр манай зарим хөтөлбөрүүд бол элсэн цагаасаа эхлээд тодорхой нэг ийм асуудлууд дээр ажилладаг. Тэгэхээр одоо 1-р курстэй байхдаа сургууль дотор байгаа асуудлуудыг шийдэх. 2-р курстэй ороод тодорхой нэг бизнесийн тулгамдаад байгаа асуудлыг шийдэх гэдэг. Ингээд асуудал төслүүд байдлаар ингээд сургалт нь дандаа ийм цогц үйл ажиллагаагаар хичээлээр үнэлэгдэх биш. Тухайн одоо нэг одоо улиралд сурж байгаа 4-5 хичээлийнхаа сурж байгаа мэдлэг ур чадвараа нэгтгэхэд тодорхой нэгэн зүйлийг шийдэхэд одоо чиглэсэн ийм сургалтын арга хэлбэрүүд явдаг. Тэгээ энэ дээр үндэслээ төгсөхдөө өөрсдийн стартап бизнесээ одоо боожуулаад ингээд үгсдэг бас сургалтууд байгаа. Тэгээд энэ entrepreneurship инновацийн бакалаврын болон магистрийн хөтөлбөр гэж байдаг. Тэгээ энэ хөтөлбөрөөр сурч байгаа оюутнууд бол бүгдээрээ төгсөхдөө ямар нэгэн бизнесийн төслийг бий болгоод тэрнийхээ одоо бизнесээ эхлүүлээд зарим нь бол санхүүжилтээ аваад ингээд бизнесээ боожуулаад өөрсдөө бизнес эрхлэгч болоод төгсөж байгаа. Одоо тэгэхээр их сургуульд одоо суралцах гэж байгаа оюутнууд болох гэж байгаа хүмүүс бол хөвчлэн одоо залуу жинзгийн үеийнхэн за цаашлаад одоо альфа үеийнхэн байгаа даа шүү дээ. Тэгээд энэ хүмүүс залуучуудын хувьд бол төлхөө одоо технологитой суурилсан бага ахуй цагаас л илүү технологичсон тийм гар утас гэдгийг мэддэг бид нар шиг бидний үеийнх арай ондоо тийм. Тэгэхээр ийм хүмүүстэй харилцах хамтран одоо ажиллах ер нь ямархуу мэдрэмж, ямархуу туршлагыг таны хувьд бол гаргаж ирж байгаа юм шиг санагдаж байна вэ? За мөн дээр нь багш нарын хувьд тийм доктор, профессоруудын хувьд бас өөрсдөө дагаад илүү сайжрах юм нөхцөл бүрддэг үү? Энэ талаар бас асуумар санагдлаа. Тэгээ ер нь одоо энэ бас боловсролын байгууллага дээр бас нэг асуудал л та. Тэгээ яг хоо харцсангуу одоо боловсролын байгууллагыг бол дэлхийн нийтээрээ жоохон хуучинсаг гэж үздэг. Яагаад тэгэхээр их тийм уламжлалтай олон жил ингээд явсан за их одоо олон жил одоо эрдэм шинжилгээ судалгааны ажил хийсэн одоо доктор профессоруудтай. Нөгөө хүмүүс маань бол яг хөө гэхээр өөрсдийнхөө одоо тэр судалсан хийсэн зүйлдээ бол одоо өндөр одоо эзэмшилтэй тэгээд тэрэндээ бол итгэл үнэмшилтэй тэрнийгээ бол ер нь бол хүмүүст бол одоо жоохон тулгах байдалтай. Тэгэхээр энэ хэлбэр бас жоохон одоо өөр болох шаардлагатай байгаа гэдгийг бол түрүүн одоо нөгөө дэлхийн нийтийн чиг хандлагууд бол харуулад байна шүү дээ. Одоо Америкийн дэд боловсролын тухай одоо баримтат кино гэдэг. Тэгээд тэр кинон дээр бол юу гэхээр ерөөсөө энэ боловсрол бол энэ башингийн одоо өндөр цамхгийн цонхоор ингээд нийгмийг те асуудлуудыг харддаг юм байна. Яг энэ амьдрал дотор орж ирээд утгалдаад энэ амьдралын дотор асуудлыг шийдэхэд бас тэр болгон чиглэж чадахгүй байна гэсэн ийм одоо зүйлүүдийг л яриад байгаа юм л да. Тэгэхээр манай сургууль бол харьцангуй одоо өөрсдөө ингээд бодлогоо тодорхойлоод урт хугацааныхаа бодлогыг тодорхойлоод тэгээд эрэндээ илүү одоо уян хатан байдлаар яг нөгөө хэрэгцээндээ тулгуурсан оюутан залуучуудын дээрэс нь одоо ажил олгогчдын нөгөө хамтарч байгаа түнш байгууллагуудынхаа хэрэгцээнд тулгуурсан сургалт судалгаа тий бусад төсөл хөтөлбөр гэдэг энэ үйл ажиллагааг явуулахыг зорддог л доо. Тэр утгаараа бол харьцангуй одоо шинэлэг за тэгээд одоо оюутан залуучуудынхаа хэрэгцээнд тулгуурлаад ингээд уян хатан үйл ажиллагааныхаа дүрм журм процессыг ингээд өөрчлөөд
явдаг. Тэр утгаараа бол бид нар харьцангуй одоо бас оюутнуудаа сонсч ойлгож чаддаг байхаа л гэж бодож байгаа. За мэдээж энэ бол одоо бүх төвшөндөө бүх багшийн төвшөнд бол харилцаа адилгүй. Гэхдээ ер нь бол оюутан залуучуудын одоо тэр өөрчлөлтийг бол бид нар аль болохоор ингээд мэдэрч явах хэрэгтэй гэсэн ийм одоо байдлаар ажилладаг. Гэхдээ манай хамт олон бол харьцангуй залуу. Одоо өчигдөр бид нар хүний нөөцийн статистикийг харж байхад ерөнхийдөө бол дундаж наслал нь 40 настай байна. Тэгэхээр харьцангуй одоо дийлэнх нь бол залуучууд ямар нэгэн өөрчлөлтийг шинэ одоо зорилго сорилтуудыг бол бас хүлээж аваад тэрэн дээр дасан зохицоод ажиллаж боломжтой юм бас хамт олон гэж бид нар хардаг. Нөгөө талаасаа бол бас харьцангуй би даасан юм шийдвэр гаргах боломжтой юм статустай байгууллага. Нөгөө нэг анх одоо Монгол улсад энэ менежментийн хувьчил гэдгийг одоо хэрэгжүүлсэн сайн туршлага шүү дээ. Тэгэхээр одоо ямар нэгэн байдлаар одоо шийдвэр гаргалт үйл ажиллагаагаа зохион байгуулахдаа бол одоо хин нэгэн дарга цэргээс одоо олон шат дамжлагаар зөвшөөрөл авах юм хэрэгцээ шаардлага багтаа. Өөрсдийнхөө үйл ажиллагааг өөрсдөө одоо өөрөө удирдах байгууллагаараа дамжуулаад удирдаад аваа явдаг. За ямар нэгэн одоо хувийн өмчтөр тулгуурласан ийм одоо их сургуулиудын жишгээр одоо ямар нэгэн тэр өгөөж тэ буцаагаад одоо хувь нийлүүлсэн хүний одоо ашиг орлогын тухай бол одоо энд байхгүй. Тэгэхээр одоо энэ нийгмийн салбарын бас нэг ийм үйл ажиллагаа явуулах нэг ийм сайн жишээ гэж бид нар бол бас өөрсдөө хардаг. Тэгж утгаараа ч илүү үе хатан ажиллах боломж бол манай сургууль байдгаа гэж. Тэглээ яг реакторын хувьд болохоор таны үнэт зүйл одоо дээд боловсролтой хэрхэн уялдж байгаа вэ? Уялддаг вэ те? Бас сонирхолтой байна те. Ер нь бол одоо энэ боловсролын байгууллага гэдэг бол олон мянган залуучуудын амьдралд өөрчлөлт авчрах боломж байдаг. Тэгэхээр бидний өнөөдөр нэг шиний санаачилж байгаа хөтөлбөр юм уу эсвэл сургалтын төлөвлөгөөнд оруулж байгаа нэг өөрчлөлт бол өөрөө тэнд суралцж байгаа маш олон залуучуудын ирээдүйд ямар нэгэн одоо эерэг болон сүрэг ямар нэгэн өөрчлөлтийг авчрах. Энэ цаашлаад Монгол улсын цаашлаад магадгүй одоо бүс нутгийн дэлхийн дахины одоо ирээдүйд бас өөрчлөлт авчрах ийм л чухал одоо зүйл гэж бид нар хардаг. Тэгээ миний хувьд бол одоо боловсролын байгууллагууд бас энэ нэлээд олон жил ажиллалаа. Тэгээ ганц барьдаг одоо зарчим бол энэ. Ер нь бол бидний хийж байгаа ажил бол олон хүний амьдралд өөрчлөлт авчрах. Тэгээ нэг гаргаж байгаа шийдвэр гэдэг бол олон залуучуудын ирээдүйд өөрчлөлт авчрах юм зүйл учраас бид нар аль болохоор зөв одоо судалгаатай олон улсын чиг баримжаагаа харсан, ирээдүгөө харсан юм зөв үйл ажиллагаанууд дээр төвлөрч явах хэрэгтэй. Тэгээ юмаа зөв эренбэлж ач холбогдлоо харж за хэрэгцээнд нь тулгуурласан байдлаар энэ асуудлуудад хандах хэрэгтэй л гэсэн юм байр суурьтай байдаг та. Өглөөний мэндэ зочноос санхүү эдийн засгийн их сургууль, хувийн сургууль, улсын сургууль хэдэн онд байгуулагдаж байсан бэ? Асуугаад өгөөч гэсэн мэн. Тийм 1924 онд байгуулагдсан. Монголын одоо дээд боловсролын одоо ууган сургуулиудын нэг. За төрийн бус байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Нэг гэсэндээ бол ашигын бус статустай юм сургуулаа гэсэн. За ерөнхийдөө бидний ярилцах цаг өндөрлөх дэшийг амдж байна. Тэгэхээр таны магадгүй хэлмээр байсан тийм бит хоёрын асууж амжаагүй байсан зүйл байвал та хэлж болно. Тэгэхээр яг түрүүний бидний нөгөө яриан дунд нэлээд дурдгдсан энэ технологийн дэвшлийн асуудал байгаа. Тэгэхээр энэ технологийн дэвшлийг бол бид бүхэн ер нь Монгол улс маш сайн ашиглах хэрэгтэй. Нэг өөрсдийнхөө хийж байгаа ажил одоо бизнес болгон дээрээ сайн шингээх хэрэгтэй гэж ингэж бодож байгаа. Яагаад тэгэхээр бидний нэг сул тал байгаа шүү дээ. Хүн ам харьцангуй цөөхөн. Тэгэхээр эдийн засаг өөрөө одоо бүрэн утгаараа одоо систем болохын тулд хүн ам нэг дор хаяж нэг 50 сая тэрнээс дээш байх хэрэгтэй гэдэг. Тэгтэл бид нар чинь одоо хүн ам харьцангуй цөөхөн. Гэхдээ бидний энэ сул талыг бол нөхөх боломж бол өөрөө яах вэ?
Энэ технологи. Тэгэхээр магадгүй одоо бид бүхэн технологиг яаж одоо өөрсдийнхөө салбар одоо үйл ажиллагаанд зөв ашиглах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Одоо магадгүй энэ талбай дээр багш нар одоо нөгөө чагсаалт цуглаа хийж байгаа шүү дээ тий. Тэгээ энэ бол одоо тэр хүмүүс өөрсдийнхөө одоо тий эрх ашгийг хамгаалаад өөрсдийнхөө дуу хоолойг хүргэж байгаа зөв асуудал байна. Гэхдээ салбарын одоо бодлого хийж байгаа хүмүүсийн хувьд бол энэ асуудлыг бас арай цогцоор нь харах хэрэгтэй. Зөвхөн гал унтраах байдлаар тий өнөөдөр ингээд өнөө маргаашийн шийдэл биш. Ер нь энэ технологиг ашиглаад яаж боловсролыг илүү хүртээмжтэй болгох юм бэ гэдэг тухай бодох хэрэгтэй байна. Зүгээр өнөөдөр ингээд сургуулиуд багшгүй болчлоо, одоо багшлах хүн алтгой байчлаа, богино хугацаанд багш бэлдээ гэдэг энэ шийдлийг бол миний хувьд бол энэ зүгээр өнөө маргаашийг харсан гал унтраасан шийдэл гэж харж байгаа. Энэний оронд бид нар яавал энэ боловсролын салбарынхаа загварыг цогцоор нь өөрчлөөд энд ажиллаж байгаа тэр багш нар нь өөрөө яг чухал зүйлдээ төвлөрдөг. Тэрэндээ тохирсон цалин үйлстэй. Тэгтээ одоо олон тэр суралцах хэрэгцээтэй байгаа хүүхэд залуучуудад бүгдэнд нь одоо тэгш хүртээмжтэй боловсрол олгох ийм шин загварыг хөгжүүлж болохгүй юм бэ. Энэ шийдэл чи өөрөө технологийн одоо төвшлүүд аль хэдийн энэ хэлбэрийн сургалтыг явуулах боломжийг бол аль хэдийн олгочихсон байна шүү дээ. Тэгэхээр энэ тулгуурлаад салбарын энэ одоо бодлогоо, салбарынхаа асуудлуудыг шинээр харах хэрэгтэй гэж бодож байгаа. Загварын бүр шин одоо байдлаар томьёолох хэрэгтэй гэж бодож байгаа. Өнөөдөр байдаг сургуулиуд, өнөөдөр байдаг анги танхим, өнөөдөр байдаг одоо хөдөлмөрийн харилцаа тий энэ зүйлүүдийг бүр цогцоор нь шин төвшөнд гаргаж харах юм боломжч байна, хэрэгцээч байна. Тэгэхээр сүүлийн асуултыг бас асуумаар санагдлаа л да. Та бас боловсролын салбарт бас олон жил ажилласан хүний хувьд ер нь одоо залуучуудын нийтлэг гаргаад байгаа, ялангуяа оюутан залуучуудын хувьд гаргаад байгаа алдаа, түгээмэл алдаа ер нь юу юм шиг харагддаг вэ? За, энэ одоо их тийм арцангуй зүйл л дээ. Тэгээ түгээмэл алдаа гэж юу хэлэх вэ гэж. Яг хөө зүгээр нийтдээ одоо залуучуудын гэхээс илүү монгол хүний гэж ярих юм уу да тий. Монголчуудын ер нь үнд зүйл нь юу юм бэ тий. Монгол хүн юугаараа одоо бусад хүмүүсээс ялгардаг юм бэ? Монгол хүн байхаараа одоо яах юм? Худлаа ялдаггүй, үнэнч, зарчимтай, эсвэл хөдөлмөрч байдаг юм уу? Ямар нэгэн тийм онцлог шин чанар юу байгаа юм бэ гэдгийг л бид нар олж тодорхойлох хэрэгтэй. Зүгээр яг улсын хэмжээнд бас мэдээж энэ чиглэлээр бол янз бүрийн бодлого хөтөлбөр хэрэгжилж байгаа хэл та тийм. Бид нар зүгээр байгууллагынхаа хувьд бол санхүү эдийн засгийн их сургуулийг төгсөө гарчихсан хүн нэг ийм байгаасай гэж тийм ээ. Ямар байгаасай? Ийм байгаасай гэж бид нар өөрсдөө бол одоо томьёолдог. Тэгээд ер нь бол юу гэхээр бид нар өөрсдийн алсын хараа эрхэм зорилго дээрээ дэлхийн доктортой хөгжил, эх орныхоо өрсөлдөх чадварт үнцэнтэй хувь нэмэр оруулдаг тийм манлайлагч нар яг төрүүлнэ гэдээ ингээд бичсэн байдаг. Тэгээ тэрний юу гэсэн агуулга вэ гэхээр нэгдүгээрт би дэлхийн иргэн гэдгээ хүн болгон бас мэдэх хэрэгтэй. Тэгээ дэлхийн нийтийн асуудлуудыг ойлгож, дэлхийн нийтийн болоод байгаа үйл явцуудыг өөрсдийнхөө өнөөдрийн маргаашийн амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг ойлгож мэддэг. Дэлхийн нийтээрээ болж байгаа болохгүй байгаа зүйлүүд дээр бас өөрийнхөө хувь нэмрийг оруулдаг ийм иргэн байх хэвээр. Нөгөө талаасаа Монгол улсын иргэн гэдэг утгаараа бол эх орондоо бас өөрийнхөө үнцэнтэй одоо хувь нэмрийг оруулдаг ийм хүмүүс байгаасай гэж ингэж бодож байгаа. Нэг өсөндөө зоригтой хүмүүс байгаасай гэж боддог гэсэн. Тийм. Тэгэхээр залуучуудыг одоо илүү зоригтой байгаасай л гэж бодож байгаа. Тэгэхээр өнөөдөр ч одоо нэг өсөндөө биенийхээ дээр доор орох юм уу, эсвэл сандал судлаа булгаацлах юм уу, эсвэл биенийгээ сошиалор муулж баалахтаа л бол их сайн байна шүү дээ. Гэхдээ зоригтой хүнд бол харьцангуй тийм зүйл хийх цаг хугацаа боломж бол бага байдаг. Зоригтой хүн бол зорилгынхоо төлөө сайхан зүйлээ бүтээхийн төлөө явдаг. Тэгэхээр ер нь бол зоригтой байгаасай. Тэгээ зорилгынхоо төлөө бас тууштай хойноос нь явдаг байгаасай. Дээрээс нь монгол хүний бас нэг сайхан чанар хүндээ бас илгэмсүү те хүнд сэтгэлээсээ сайхан ханддаг энэ чанарыг бас манай сургуулийн ядар залуучууд эзэмшээсэ те биендээ бас сэтгэлээсээ ханддаг
Бусад хүмүүс бол харьцангуй тэр нь бага штэ. Монгол хүмүүс бол биендээ сэтгэлээсээ ханддаг, хүн ёсоор тусалдаг, ийм хүнлэг сайхан сэтгэлтэй арт түмэн. Тэгээ тэр утгаараа бол тэр шин чанараа бас битээ алдаасаа гэж боддог. Тэгээд энэ одоо зүйлүүдийг бол бид нар аль болохоор одоо өөрсдийнхөө одоо сургалтын бус үйл ажиллагаагаар дамжуулаад одоо оюутан залуучуудаа бас суулгахыг хичээдэг. Гэхдээ энэ бол зөвхөн бидний бас хийх ажил биш. Одоо нөгөө суур боловсруулалтаас эхлээл одоо бүхэл төвчний боловсруулалтууд нэгдэж одоо тодорхой юм одоо үр дүнг бий болгож байгаа учраас бид нар одоо 4 жилийн 3 жилийн хугацаанд зурлаж байгаа хугацаанд нь бас тэр хүмүүст төдийлөн одоо их өөрчлөлтийг авчрах нь бол хэцүү. Гэхдээ бид нар энэ бол бидний хийх ажил биш ээ гэж сууж болохгүй. Тэгээд тэр утгаараа бол ийм зүйлүүдийг бол илүү их оюутан залуучуудаа шингээх бол зардаг. За маш их баярлалаа. Тэгээд цаг цав гарган ирж бидний урилгыг хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд ирээдүйн ажил улс, эрүүл мэнд, за тэгээд мөн одоо танаас сургуулийн одоо тийм хийж байгаа төлөвлөж байгаа бүх ажил улсад өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд санхүү эдийн засгийн их сургуулийн ректор доктор Мөнх баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.